За сайн бацгаана уу? Манайхаа орж ирж байна уу? Эхнээс орж ирж мэдэгдвэл лайфа эхлэцмөрөө. За өнөөдөр би та нартайгаа маш удаан ярих гэж бодож байсан. Тэр сэдвийн талаар ярих гэж бодож байна. Тэрний юу вэ гэхээр бясалгал гэж юу вэ? Тэ? Бясалгалыг яаж хийх вэ талаар ярина. За тэгэхээр одоо намайг танихгүй хүмүүс би өөрийгөө танилцуулъя. Миний өглөө группийн эртэж монголчуудынхаа амрыг ирээ. Миний нэр цэцгээ. Би Берлин хотод эрүүл мэнд спортын дэд сургуульд Life and Business Coach болохоор бэлтгэгдэж байгаа оюутан. За тэгээ бясалгал гэж яг юу юм бэ? Яаж хийх вэ гэдэг нөгөө хизээж хийж байгаагүй хүмүүс та нар асууж маа. Тэгэхээр би ч гэсэн бясалгал хийгээд их удаагүй байгаа. Би маш эртнээс оролдож эхэлсэн 2-3 жилийн өмнөөс. Тэгсэн ч гэсэндээ л бүр 100% одоо би бясалгал хийж чадчихна гэж би бол хэлэхэд хэцүү. Би дандаа хөтчтэй бясалгал хийдэг. Тэгээд яг хөтчтэй бясалгалыг бас та нар дээрээ цаашд би туршиж үзье гэж бодож байгаа. Тийм учраас би энэ дээр маш их юм сурах хэрэгтэй. Маш их гоё тийм үг тийм одоо уянгалсан үгийг би та нартай хэлж сурах хэрэгтэй гэх мэт их юм байгаа л да. За тэгэхээр бясалгал гэдэг нь юу юм бэ гэхээр зэрэг одоо латины медитацио гэдэг тийм үгнээс гаралтай бөгөөд энэ бодол сэтгэлийг бүр гүнзгийрүүлэх гэсэн тийм утгатай үг юм байна л да. Хэдийгээр тэд орон дахны Будда, Хинду гэх мэт тийм шашнуудад бясалгалын уламжлалыг олон зууны туршид дагаж мөрдөж ирсэн ч гэсэндээ одоо өнөөдрийн заавал нэг ямар нэгэн шашин шүтлэгтэй холбоогүйгээр тийм одоо яг миний жишээлбэл одоо мөрдөж буй те зөв амьдралын хэв маягийн миний хувьд бол энэ бясалгал гэдэг бол маш нэг амьдралын миний салшгүй хэсэг болцсон байгаа байхгүй юу. Яг тэгэхээр зэрэг одоо ер нь орчин үеийн амьдрал гэдэг чинь тийм одоо ачаалалтай, тайван бус тэгээд хүн бүхэн их стресстэй болцсон ба штэ. Энэ бүхний чинь одоо тайлахад бясалгалыг маш ихээр хэрэгэлдэг болсон. Бясалгал хийхэд заавал ер нь те завилд суугаал, аль эсвэл бадамлын ухаа суултаар суугаад тэгээд байх ч ер нь заавал шаардлагагүй. Суугаа, босоо, тэр битгийл орондоо хэвтэй байдлаас ч гэсэн бясалгалыг хийх тохиолдол зөндөө байдаг. Жишээлбэл би орой унтаж чадахгүй яг орондоо орчоод ингээд оройд бол би өөрийнхөө тийм нөгөө нэг тийм өндөр хай болчихсон тийм байдлыг доошо буулгахын тулд би маш их одоо оройн сайхан нойрсоор гэдэг бясалгал өөртөө хийх хэрэгтэй болдог. Тэрийг бол би яг орондоо орсон юм унтахтаа сонсдог орон дотроо. За тэгээд бясалгал гэж яг юу юм бэ гэхээр зэрэг хүн биш үү ингээд яг бүх ингээд анхаарлаа нэгэн хэмээр ингээд амьсгалахтай хүн чинь ингээд нэгэн хэмээр амьсгал авч байгаа байхгүй. Тэгэхээр нэгэн хэмээр ингээд амьсгалж байгаа тэр амьсгалдаа төвлөрүүлээд тэгээд бие махбод ингээд түүний бүх үйл ажиллагаа, эд эс функцийг бодтоороо мэдэрч байгаа тийм одоо боломжийг тарих болон оюунлаг бас монголчуудын хэлдгээр сүнслэг тийм орчинд олгож өгөхийг нэг ёсоор бясалгал гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэгтэл чинь хүмүүс тэгдэг яг ингээл амар гоё ингээл суугаад бясалгах гэх дээрс чинь зэрэг ингээл янз бүрийн бодол орж ирээд байх юм биш үү? Яах вэ гэдэг. Тэр бол байх ёстой асуудал. Яг энэ цаг мөчөд бидний тархинд тэр олон тогтворгүй те иш тийшээ өсчихсэн тийм нэг тогтвортой бодол биш байдаг шүү дээ. Иш тийшээ өсчихсэн төрөл бүрийн ингээд бодлуудыг бид бүр хүлээн аваад ингээд тэрийгэ бүр мэдрээд байдаг байхгүй юу? Тэгвэл яг энэ үед нь те сэтгэлээ амрааж ингээл амар гоё болол ингээл эхэлтэлчэнд баг хэрэггүй бодол араараасаа цуурч орж ирээд л эхэлдэг. За одоо тэгэн гут хамгийн гол нь яг юу вэ гэхээр зэрэг ерөөс энэ бодол болгоны араас хөөцөлдөж гүөх хэрэггүй. Тэрийг энэ одоо юу гэсэн үг юм болоо гэж шүүж тунгаах хэрэггүй. Тэрэнд одоо дүн шинжилгээ өгвөл тийх ёстой байсан биз дээ. Ингэх ёстой байсан байж таа гэдэг бодоод байх хэрэггүй. Зүгээр л одоо өөрөөр хэлбэл ороод ирлээ нөгөө хаалгаар гараад явлаа гэсэн шиг яг ингээ хажуугаараа ингээ өнгөрөөд сурах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхгүй бид нар ингээ бодол ороод ирэнгүүт нь тэмцэлтэд эхэлдэг. Энийг бодохгүй шүү бали гэсэндээ хэрхээр өөр нэг бодол бодоод эхэлдэг. Тийш чинь л маш буруу. Тэр бүх эргэлдэж буй янз бүрийн бодлыг зүгээр л ингээ хажуугаараа өнгөрөөгöd орхисноор
хүн сэтгэлийг аягүй гоё тавьшруулад бодисын солилцоогоо улам бүр удаашруулад ингээд дотоодынхоо баланс гэж ярьдаг штэ тийм тэнцвэртэй сэргийг байдлыг тэнцвэртэй юм гоё тийм байдлыг сэргээж өгдөг байхгүй юу. Тэгээд энэ нь болох дээр зэрэг тарих судлалын шинжлэх ухаан гэх юм уу те neuroplasticity гэдгээр ярих юм болох дээр тэр нь бясалгалын яг юм төлөв байдал нь ихэвчлэн юм тархины долгионы хэв маягийн өөрчлөлтийг дагуулж байдаг гэж үздэг юм байна л да. Энэ нь болох дээр зэрэг бидэнд байдаг гормон буюу эндорфин гэх тийм бие махбодын мэдрэмжид маш сайхан тааламжтай тайвшруулдаг тийм зохицуулалтыг хийж өгдөг молекулууд гэдэг юм. Тэрийг нь ялгаруулж өгдөг тийм гормонууд нэг юм байна. Тийм болох дээр зэрэг бидний тархины энэ оюунлаг хүч чадал гэдэг чинь өвдөс гэдэг нь маш их хязгаар хэмжээгүй тийм хүч чадалтай гэдэг тэрийг бол судалгаагаар ингээд одоо нөгөө нэг хийгээд гаргацсан байгаа хгүй. Би тэр судалгааг та нарт одоо би энэ лайв бэлэн болох дээр зэрэг хажууд нь хийгээд өгчин бясалгал хийснээр яасан бэ гэдэг ингээд хүмүүс тэр айгүй болон судалгаа хийсэн байна. Маш олон судалгаа тэр нь бол их гой үр дүнд хүрсэн ба. Тэгэн гут тэр нь яаж юм гэхээр бидний тархины энэ оюунлаг хүч тэгээд далд өвдөс маань маш их одоо хүчтэй гэдгийг баталж өгсөн ба. Зүгээр л ингээд за чи зүгээр бодъё л доо. Тэ амар гоё ингээд шүүслэг цитроныг ингээд чи хутаг аваад ингээд зүсээд ингээд хэрчиж байна гэдэг ингээд төсөөлөд үзтээ. Өнөө цитроны чи ингээд шүүсэн гоёж авал. Энэ бол зүгээр л төсөөлөх хүч. Тэгэхэд чи айл хэдийн ингээд амт чи шүлсэж ингээд гараад гэж байгаа юм тэ. Энэ бол зүгээр л төсөөлөх хүч тархины үйл ажиллагаанд маш сайн нөлөөлж чадж байгаа юм тэ. За тэгэх юм бол тэр битгий хэлэл бясалгалаар тархины үйл ажиллагаанд битгийл бүр одоо бүтцэд нь өөрчлөлт хийж болж гинэ гэдэг тийм судалгаа хийсэн байгаа байхгүй юу хүмүүс. Тэр нь яасан бэ гэхээр бясалгал хийснээр чи тархиныхаа айл нэг хэсгийг ухамсартайгаар үргэлж ажилуулад тэгээ сурчих юм бол чиний тэр улам хөгжөөд байгаа тэр хэсэг чинь ингээд бүр улам л боловсронгуй болоод хөгжөөд байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл заримдаа би ингээд яг ингээд мотивац дутаад ч юм уу ингээд урам зориг дутаад ирэхтэй зэрэг би урам зориг өөртөө өгдөг тэр бясалгалыг хийдэг байхгүй юу. Яг тэгэл хийсний дараа л яалчгүй ингээд бүр ингээд агаар дүр ингээд цээж дүр агаар амьсгалаад цаанаасаа л ирч хүчтэй болоод ерөөсө шал ондоо болоод явцдаг. Хэрвээ те би тэрийг бясалгал гэдэг юмар нээж олоогүй ингээд байжсэн бол яг миний тэр тархинд байгаа тэрнийг хэсэгчин болох дээр зэрэг хизээч ажиллахгүй болохоос зэрэг би далд оюунаараа тэрийг өдөртөж чадахгүй байсаар байгаад ингээд буцаад ингээд ширгээд бүр ямар ч нөлөөгүй болчдөг тийм ч тохиолдол байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг юу гэсэн үг вэ гэдэг нь энэ бидний тарих энэ оюунлаг орчноо бид нар болох дээр зэрэг яг л бид нар булчингаа хөгжүүлж байгаа юм шиг хөгжүүлж болдог байгаа байхгүй юу. Тэр бол маш сайхан асуудал. Тэгэхээр шинжлэх ухааны үндэслэлээр баталчихсан тийм судалгааг би энд ингээд линкийг оруулна гэдгийг хэлсэн тий. Тэгэхээр сонирхол та нар ороод үзээрэй. Бясалгал хийснээр тий зөвхөн тархины үйл ажиллагаагаа хянаж өөрийнхөө хүссэн мотивац аль эсвэл ингээд талархал илэрхийлэх гэх мэт тэр ур чадвараа ингээд өсгөж чадсанаар барахгүй тэр жишээн дээр болох тэр зэрэг биологийн хөгшрөлтөө багасгасан байгаа. Тэгээд дээр нэмээд марталтын эсрэг маш сайн нөлөөтэй болохыг баталж өгсөн гэж байгаа байхгүй юу. Тийм учраас бясалгал гэдэг бол яг өнөөгийн нийгмийн өнөөдрийн бидний хувьд бол ерөөсөө тий энэ стресстэй нийгэмд бол байх ёстой. Өөрөөр хэлбэл бид нарт хамгийн сайхан лайфстайл буюу эрүүл зөв амьдралын хэвшлийг өөрсөндөө тогтоохыг хүсэж байгаа шүү дээ. За тэгээд бясалгал хийхийн тулд одоо яаж эхэлсэн бэ гэж та нар асууж магадгүй. Тэгвэл би тэрэнд ингээд өөрийнхөө яасан талаар ингээд жоохон зөвлөгөөгүй. Эхний удаад бол би өөртөө бяцхан тийм бясалгалын орчин бүрдүүлж гисэн. Бясалгал хийхдээ тийм суудаг жижигхэн гэртэй болж өгсөн. Би дэрэн дээр сууж ингэж хийдэг. Яагаад гэхээр зэрэг би ингээд дэрэн дээр сууж хийх болох тэр зэрэг би нөгөө завилт суухыг тийм сайн чаддаггүй. За тэгээд хоёрдугаарт болох тэр зэрэг өөрийнхөө бясалгалын байрлалаа хамгийн сайн сонгох хэрэгтэй. Хамгийн гол нь чамд бясалгал хийх хугацааны турш өөрөөр хэлбэл та нар эхний удаад 3 минутаар 5 минутаар гэх мэт бясалгалаа хийж эхэлцгээе. 3 минутаар 5 минутаар эхлээд одоо ингээ явандаа бол 15-аас 30 минут заримдаа ингээд бүр ингээд өөрөө дотроо ороод ингээд цагаа мартц үед 45 минут ч юм уу болцсон тийм тохиолдол надад байдаг. Тийм учраас яг тэр хугацаанд
Чиний байрлал чинь чамд таатай тийм суудлаар чи суугаарай. Өөрөөр хэлбэл суугаагаас хийж болно, завилж хийж болно, тий оройн нөгөө нэг сайхан ёрсоор бясалгалаа бол хүн орондоо орж байгаад бас хийж болно гэх мэт. Тэгээд тэрнээс гадна бол бас нэг чухал юм би одоо 3 дугаарт гээд хэлчихье. Энийг бол бясалгал хийх та нар ингээд нэг тодорхой нэгэн цагтай бол үнийг өдрийнхөө яг төлөвлөгөөндөө ингээд өглөө ч юм уу, орой ч юм уу заавал хийж гинэ гэд ингээд өөрийнхөө тийм habit гэдэг штэ тий тэрэндээ оруулаад өгч. Тэгэх юм бол та нарт ингээд дадал болчихно. Яг тэрийгэл хүсдэг болчдөг. За тэгээд 4-р тэгтэрс зэрэг эхлээд ингээд нөгөө нэг цагаа мэддэг байхгүй юу хүн хитэн цаг суучваа гэх. Тэгээд нөгөө цагаа мэдхгүйгээсээ болоод одоо цагтаа баригдаад одоо жишээлбэл би өглөө хийдэг байлаа л да. Тийм үед болох тэр зэрэг хүүе одоо цаг болчихж байгаа бол ажилдаа явах цаг болчихж байгаа болов гэдэг ингээд сандраад ингээд байн цагаа хараад ингээд бясалгалаа би ингээд тасалдуулаад идэг тохиолдол байсан. Тийм тохиолдолд та нар утсан дээр ингээд маш сайхан ингээд намуухан аялгаагаар бас ингээд сэрүүлэг тавиад өгчөж болно. Тэгэхээр сэрүүлэг тавьчих болно. Аль эсвэл би бол хөтчтэй бясалгал их хийдэг. Тэр хөтчтэй бясалгалын үед болох тэр зэрэг угаасаа л тий одоо юу гэдгийг YouTube-ээс ч юм уу одоо өөрийнхөө appтэй тэгээ app-ээс хараад окей тэдэн минут юм байна шүү дээ гэх тэрийгэ мэдээд ингээд цагаа хуваарлаад суудаг болохоор тэрэнд бол надад сэрүүлэг тавих шаардлага байдаггүй. За тэгээд дараагийн хамгийн сүүлийн би юу хэлэх вэ гэхээр зэрэг одоо чиний яаж суусан байдлаасаа болоод одоо суух урлагч нь жоохон ондоо байдаг хэвгүй юу. Тэрэн дээр юу гэсэн үг вэ гэхээр би хамгийн анх бол сандал дээр сууж бясалгал хийдэг гэсэн. Сандал дээр сууж бясалгал хийхэд манай багш заахтай болох тэр зэрэг хөлийн 2 уул заавал ингээд газар байх хэвээр тий. Тэгээд ингээд суухад хөл чинь ингээд зүгээр яг ингээд 90 градус үүсгээд газар хүрж явах хэвээр. Тэрний сандал чинь хит өндөр байж болохгүй эсвэл хит намхан байж болохгүй. Тэгэхээр ингээд суугаад 2 хөлийн хоорондох зай адил нэгэн дээр нь ачиж ч юм уу суугаад хэрэггүй. Ингээд яг хөлийн хоорондох зай ижил ингээд параллелаар ингээд газар төрсэн байх хэвээр гэж манай багш хэлдэг байсан. Тэгээд дээр нь нэмээд одоо цээжин бий гэдэг ш тий. Цээжин бий болох хамгийн түрүүнд маш сайхан ихц байх хэвээр. Тэгээд өөрийгөө ингээд та нар ингээд төсөөлч ингээд зулай дээрээс чинь нэг утас ингээд үл үзэгдэх утас ингээд яг дээшээ ингээд та нарыг ингээд дээшээ татцсан байгаа мэт тэр төсөөлж болно. За ингэснээр яадаг вэ гэхээр зэрэг би бол дотроо юу гэж боддог вэ гэхээр цээж ингэж задалж өгөөд зүрхээ би ингээд ил гаргаснараа би одоо хорвоо дэлхий буюу универсумын надаа ингээд өгч байгаа тэр бэлгийг би авахд бэлэн хишгийг авахд бэлэн тэгэхээр зүрхээ би ингээд нээж одоо хорвоотой ингээд одоо солилцоход бэлэн зүрхийн хямаа би танд өгч та надад бас ингээд гоё энерги өгөөрэй гэсэн утгаар би зүрхээ ингээд ил гаргаж өгдөг л дөө. Тэгээд гар бол ямар ч байж болно. Минийх бол ихэвчлэн гар ингээд дээшээ харсан ийм хэлбэртэй байдаг. Аль эсвэл ингэж би хоёулын давхралтуул тавьдаг. Гэхдээ би дандаа бичдэг гараа буюу баруун гараа ингээд дээр нь тавьж ингэж одоо хишиг гойх ч юм уу тий мотивац гойх одоо тэр бүх ингээ хорвоо дэлхийгээс ингээд ямарваа нэг юм надад хэрэгтэй үедээ би ингээд хийж байгаа бясалгалтай бол ингээд гараа заавал дээр нь тавьж өгöd ингээд аль болохоор тэр хорвоог надад буцааж өгч байгаа юм би томоор авахыг хүссэндээ ингэж тавьж өгдөг байхгүй юу. Гэхдээ энэ бол яг та нар өөрснийхөө ингээд байдлаас болоод яаж хийхээ өөрснөө ингээд шийдээрэй. Яг тэгээд хүн бол яг өөртөө тохирсон тэр орчныг л гоё бүрдүүлж өг. Одоо жишээлбэл манай багш хийхдээ яадаг вэ гэхээр зэрэг ингээд тос нөгөө лавендл буюу лаванда цэцэг гэдэг штеп тэрний тосноос ингээд 1-2 хон ширхэг ингээд туслыг гар дээрээ тавиад ингээд гараа үрээд ингээд үнэрлээд тэгээд ингээд өөрийгөө ингээд яг тэр би бясалгал хийхэд бэлэн боллоо гэсэн тийм мэдрэмжийг өөрийнхөө биед өгдөг гэж байгаа байхгүй юу. Би болох тэр зэрэг тийм тосмоос нь хэрэглээд байдгүй л да. Гэхдээ би хэрэглэж үзье гэж бодож байгаа. Тэгээд би болох тэр зэрэг ингээд суугаад тэгээд ингээд толгоогоо ингээд хідэн тийшний хэд гэж юу яаж өгöd эргүүлж өгöd тэгээд мөрөө би дандаа ингэж хойшоо чихрүүгөө өргөсөн байдлаар ингэж хойшоо эргүүлж өгч цээж ингэж би гаргаж илж өг эрэл гаргаж өгдөг. Тэгэл ингээд суугаал ингээд хэд том амьсгаа авсны дараа бол би яг өөрийнхөө бэлэн байдалд орчээ гэж бодож бясалгалаа эхэлдэг. За тэгээд одоо бясалгалаа хийгээд дууссныхаа дараа тий өөртөө яг одоо байгаа энэ орчиндөө буцаж ирснээ ингээд ямарваа нэгэн байдлаар мэдэгдэг. Би бол ингээд айгуу сайхан ингээд суниагаад ингээд бүр ингээд бясалгал хийгээд гоё тайвшраад инээмсэглээд ингээд нүдээ нээж эхэлдэг. Одоо та нарт бас би яг зөвлөхөд өөрийнхөө тийм бясалгал хийх тийм замыг болоод бясалгалаа
өнөө маргаашгүй ихлээрээ л гэж зөвлөе. Яагаад гэвэл би та нартайгаа удахгүй юм бясалгалынхаа туршлагаас ингээ хамтдаа хуваалцаж ярилцсан гэж би айгүйх мөрөөдөж байгаа байхгүй юу? Маш их мөрөөдөж байгаа. Тийм учраас та нар тэрийг ингээд хийх юм бол цөмөрөө бас ингээд бясалгалын группт болоод цөмөрөө бясалгалаа хамтдаа хийдэг тийм юм хийвэл надад маш их таалагдана. За тэгээд та нартай зөвлөхөд өөрийг одоо бясалгалаа хийж ирэх л битгий юм одоо ямарваа нэгэн байдлаас би одоо юм чадж байгаа болов үгүй болов гэсэн тийм бодлоос битгий ягаад гэхээр зэрэг эхний үед бол угаасаа л тийм юу байдаггүй. Тийм бясалгал одоо энэ ороод байна уу үгүй байна уу одоо яг би мэдрээд байна уу гэдгийг мэддэггүй. Ер нь нэлээд хэд удаа тийм байдлаар явна. Гэхдээ чи ингээл өөрийнхөө одоо өглөөний дадлалд оруулах юм бол энийг байнга хийдэг болчихно. Тиймээс эхлээрээ. За тэгээд одоо нэлээд удаа ярьсан байна. Одоо би охтуудтайгаа дасгалаа хийх ёстой учраас энэ удаагийнхаа энэ лайвыг үгээр өндөрлөе. За баярлалаа. Баяртай. Маргааш хүртэл баяртай охтуудаа.